Los Angeles Lakers багийн хамгаалагч орчин цагийн сагсан бөмбөгийн амьд домог болсон Kobe Bryant өөрийн үлдсэн 1 жилийн гэрээг дуусны дараагаар зодог тайлах болсон тухайгаа мэдгдлээ. 36 настай ахмад хамгаалагчийн хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд 3 том бэртэл авч сагсан бөмбөгийнхэн замнал уруу дахь тишээгээ ганцсан. 1996 онд 17 настай бяцхан хүү түүхэндх анхны ахлах сургуулиас NBA-д элсэн орч хамгаалагч болж байсан бөгөөд 18 настайдаа бүх одын тоглолтын Slam Dunk-ийн тэмцээний аврагуулж өөрийн замналыг дардан замаар эхлүүлсэн. Kobe Bryant 1998 онд 19 настайдаа бүх одын тоглолтын гараанд цогтон тоглосон тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл болсон бүхий л бүх одын тоглолтод өөрийн бүсийн гарааны хамгаалагчаар завсаргүй нийлэгдсэн ноёрынгүй тоглогч юм а. Тэрээр NBA-д өнгөрүүлж байгаа 19 жилийн хугацаанд зөвхөн Los Angeles Lakers багийн төлөө тоглож нэг багт хамгийн удаа тоглосон 2 дахь тоглогч болсон. Kobe Bryant 30,000-аас дээш оноо, 6,000-аас дээш самраас бөмбөг авалт, 6,000-аас дээш оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн цорын ганц тоглогч болсноос гадна бүх NBA-гийн 1-р багт хамгийн олон удаа буюу 15 удаа, бүх NBA-гийн хамгаалтын 1-р багт хамгийн олон удаа буюу 9 удаа, улирлын онооны аврах шагналыг 2 удаа, 17 удаа бүх одын тоглолтод сонгогдож, 1 удаа улирлын MVP шагнал, 2 удаа финалийн MVP шагнал, 4 удаа бүх одын тоглолтын MVP шагнал зэрэг тоолж барамгүй олон шагналыг хүртсэнээс гадна нэг тоглолтод 81 оноо авч, домогт Wilt Chamberlain-ийг 100 оноод хамгийн ойр онцсон тоглогч болсноос гадна олон гайхалтай статистик үзүүлэлтийг өөрийн замналын турш үзүүлж ирсэн 100 дамсан гоц сагсан бөмбөгч юм а. Одоо түүний сагсан бөмбөгийн замналд ганцхан жилээр тоологдох богино хугацаа үлдээд байгаа нь бахархах аль эсвэл гуниглахын аль нэгийг нүгүүлэх хүндхэн мөч мэт санагдаж байна. Түүний уран гой тоглолтыг үзэж сагсан бөмбөгт хорхойсон хүүхэд залуус мянгаар бус саяар тоологдох нь дамжиггүй. Түүнийг талбайдаа өнгөрөх хорон мөч бүр дахин давтагдашгүй байгуул нь хар мамбагийн хатгах фэнүүдийн зүрх сэтгэл үрд үлдэх нь дамжиггүй зэ.